Амар байцгаана уу? Монгол улсын эрхэм засаг Facebook, YouTube-чтэй. Та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Намайг Моно гэдэг механикч мэргэжилтэй. Өнөөдөр амарч байна. Захирлаас авсан камераар энэхүү бичлэгийг хийж байна. Facebook болон YouTube дээр Монголын түүхийг уншиж өгч бичлэг тавих болно. Ингээд бичлэгээ эхлэе даа. За. Өнөөдрийн бичлэг бол ерөнхийдөө энэ номыг чиг барьж ярих болно. Хөөе анда юу ногоон цагснууд вэ? Комментээр ойлгомжтой байх гэсэн юм аа. Энэ номыг хаанаас олж болох вэ гэж асууж магадгүй. Энэ ном бол хаанаас ч олдохгүй. Зөвхөн Алтан уургийнхан тараасан ном болно. Анда чи Алтан уургийнх байсан юм уу? За тоглосон юм аа. Мен чинь урдчилгаагаа төлсөн байсан болохоор эхлээд тавсан байхгүй. Ингээд эхлэе. Бид яагаад түүхийг судлах хэрэгтэй вэ гэж. Төрийн бодлого боловсруулахын тулд төр ямар үед мөхдөг, ямар үед мандтгийн ойлголт энд уйлагдж байгаа учраас энэ бол гол ойлголтоо гэж. Тэм учраас төрийн бодлогыг бол түүгээс харж болох нь байна. За, одоо чинь бүгд ир эмгөө холгааж байна. Үүнийг чинь боловсролын нөхцөлдүүлсэн хамгийн гол буруутай зүйл. Үүнийг албаар Орос хятадууд Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрсөн тэр үеийг харуул ойлгочихно. Бүх Монголыг эзэлж авахд боломжгүй байсан учраас тэнд Монголыг 3 хувааж хүчийг нь сүлдүүлээд мөхөөх бодлогоор боловсролыг нэвдэж хайсан гэж байна. За боловсрол гэж юу вэ гэхээр юм сураад сурсныгаа юунд ашиглахыг мэдж байгаа бол тэр бол боловсрол мөн. Монгол 3 сая хүмүүс байдаг гэд та нар одоо итгэчихсэн. Гэтэл одоо дэлхий дээр 18 сая монгол байдаг. Тэрнээс бус одоогийн монгол бол тулуугийн албатуудыг Хэдэн зуун ардуутай тусгаар улс болгоод үлдээчихсэн буур нутаг юм шүү дээ. Өр монголчууд одоо ч гэсэн халах монголчууд биднийг аварна гэсэн бодолтой. Бүрээ талмиг бүр ирцаасан дээд монголчууд хүртэл энэ сэтгэл итгэл тээлттэй байдаг гэж. Тэгэхээр улс хоорондын тэмцэл гэдэг ийм аюултай зүйл байна. Монгол улсыг ерөөсө 3 хуваагаа дээр дороос нь цалчиж хаяад үлдсэн ардынх нь боловсролыг нүггүй болгосон байна. Бөөг ягаад тусгаад байсан бэ гэхээр 20 сая монгол байгаа шүү. Эргээд их гүрэн байгуулъя гэд сэтэлжүүлэхээс айгаад байсан хэрэгээ. Иймээс ижил соёлтнуудаа нэгтгэж болно. Тэгэхийн тулд бид өөрсдөө төрөө зэгцлэх ёстой. Өөрсдөө төрөө зэгцэлж чадахгүй бол хизээч өрөөлийн төрд сайхан амьдарч байгаа монголчуудаа дуудаж чадахгүй. Соёл руугаа тэмүүлдэг нь ялагдж байгаа улсын онцлог. Үүнийг бүү март. Үүний төлөө бидний үр хөвгөд орших ёстой. Энэ тухай гүн бодолтой байж л төрийн бодлого цэгцэрнэ. Үр хөвгдүүдтэй боловсролын суурийг сайн тавьж тэндээс нэг хүмүүн биш нийтээрээ тийм байж нэг хүмүүнээ өргөж өдөртөгч болгоно. Иймээс ард түмнийг бэлтгэхийн тулд судраа гаргаад байна. Ард түмэн бэлэн болсон байхад өдөртөгч бол том асуудал биш ээ. Ард түмэн хулгайч болохоор хулгайч гарч ирээд байна. Тэгэхээр бид ард түмнийг засах ёстой. Тэгэхээр өдөртөгч гэдэг ургамлыг гаргаж ирэхэд тулд ард түмэн бид өөрсдөө хөрсөө бэлдэж боловсрлоо сайн эзэмших ёстой юм байна. Монгол тулгатны 100 эрхэм. За ингээд галуу ивэлжээ. Галуу ивсний дараа дулаан цаг ирсэн тул загалж жарахаа ан амтэн эдэн шуушаа бараадаад нэгэн голын айсав нэгэн нутгийн айсавыг бараадаад нүүдлээд явцгааваа. Урд цагийн нүүлтэнд их зүйл байгаагүй улмаас шар хөх мөрнөлөө явхад хэлбэр байсан авч цөлжиж ирэх халуунаас хайрга ил гарах цагаас хүмүүсийн тунд зааг бий болчихсон юм аа. Алтан уус ариг усны амьдарч байсан 3 их хотог түүнээсээ нохос хотгийнхон шар мөрнөлөө загалцлаад яваад өгсөн нь одоогийн Хятад, Япон, Солонгосын дээдийн дээд үг болно. Түүнээс хойш хэдэн мянган жил өртөөлж дэлдээгүүрээс цаламлаж чадахын цагтл их цөлийг хурааж дахин учирч чадсан. Бид малаа гаршуулж малчин болсон байхад тэд тариачид будаачид болцгоо. За гагцхүү байгаль цагуурын онцлогоор бөөгөө үргэлжтэй авч явсан бидний хөх тол бүлдэж бөөлхөө болсон тэдний хөх тол үгүй болсон ийм л учигтай юм аа. Зүс ижилдээж хөх толбоор ялгардаг Төв Азийн өрсийн ялгаа энд оршноо. За Хятад, Япон, Солонгос улсууд Алтан улсаас явчлаа. Эрхүүдэн агаартай улирлын онцлог нь хатуу ширүүнийг үзүүлсээр Алтан язгуурын өрсүүдийг хатуу аялгатай бахалгын хөгжилтэй болгож хөглөжээ. Бид язгуур хэлээ улам хатуу болгож хүүтрэх халуурах бүрт илүү хатууруулжээ.
Ингэж хатуужуулсаар өнөөгийн Монгол Түрк хэл үүсжээ. За гадаадууд Монгол хэлийг сонсохдоо ингэж ойлгодог. гэж ойлгодог. Харин зөөлөн айлгат намалгаар алтан язгуур үсийг бүдгрүүлсээр байгаад Найхиад, Хятад, Япон, Солонгос хэл үүсэж хэл хэлээрээ тусгаарлагдах болжээ. Бид нэр Япон, Хятад, Солонгос хэлийг ингэж ойлгодог. За Алтай улсын 12 хоёроор нэг талд нь Монгол хүмүүс, нөгөө талд нь Түргүүд уулаараа зааглагдж амьдрнаа. За тарих гэчиг шавхаж амьдрал бол таримлагч тэр малыгч тэр адгуулж амьдрч чадна гэжээ Түргүүд. Харин Алтай наахантай байдаг бид тэнгэр шүтлэхгүй бол амьдралгүй, танимжгүй гэх сүсэг бишрлэрээ үлдснээрээ хоёр салчихсан юм аа. 100 жил өртөөлөө дараагийн нар итгэвчих ганзуудын үеэр дахиад л уулаад аваад үцгэд хэл соёл дахиад л ондоочсон байжээ. За Түрк, Монгол гэдэг хоёр улс бол адилхан хэл соёлтой байж байгаад Түргүүд бид нар зөвхөн аргын ухаанаар амьдрна гэж салаа явчихж. Монголчууд нь болохоор бид нэр тэнгэр шүтлэгээ орхихгүй гэд тэгээд салжээ. Тэгээд ган гачиг болоод нөгөө Түргүүдээр явд очсон чинь аль хэдийн хэл соёл нь өөр болчихсон байсан байна. Ихтгэлгийг гэдэг гаригийн хамгийн анхны хүн амьдарч оршин сууж хэл соёлоо бүтээж төр улсаа байгуулсан мөрсүүд ингэжл амьдралын эрхээр эртэл салцгаасаа. Ганзуудын аюулаар амжиргааны малаа алдаад хад ухлаач төмөс зурм олдохгүй хэцүү цагт ирсэн юм аа. Энэ л цагт бүлээрээ нилээд бинэ барьж итгүү эсвэл бэлгээ ашиглаж үүнийг даван туулж цаашид гарах уу. Энэ л улаар бита буюу бид гэдэг улс бий болсон гэдгээ. Би амьдрал чи амьдр бид хоёр амьдрахын тулд идшээ хуваая гэх сэрхүүгээр уул эс буюу улс болж ухаан гарагч толгой болж хан өргөмжлөгдвөө. За ингэж анчтын хамгийн анхны улс бита улс байгуулагдж байна. Тэгээ би та гэсэн утгатай юм байна. За ингэж Азийн хавтгай дээр тариаланчд болон нүүдэлчд ингэж хоёр салж говь гэдэг газраар зааглаж өөрөөсөө соёлоо хөгжүүлсээр байжээ. За ингэж ихний бүлэг дуусч байна. Юм ярьсан ч ямар амар цангат юм бэ? Бахалгын хөгжилтэй тултаал ярьж байна. За одоо малчин мэрэгшил яаж үүссэн талаар домгийг уншъя. Эртний урдын цагт Заан Монголд амьдардаг байжээ. Арслан Монголд амьдардаг байжээ. Хэрүүгээ шувуу бас амьдардаг байжээ. Тэд ийм амьтдыг агнаж галт чулуугаар зэвсэг хийж амьдардаг байжээ. Эрт цагийн гол хүнс арслан цан үгүй болсноор хүмүүсийн хүнсний хэрэгцээ эрс өөрчлөгдөн түүнээс улбалаад амьтдыг хайрлах соёл бүрэн устгаж болохгүй соёл үүссэн бөгөөд ингэж хайрлах зам зураа бид малчин болсон гэж домогт өгүүлэгддэг. Тэгэхээр дээр үе хүмүүс бол арслан цааныг бид нар бүгдээр идээд дуусгачлаа гэж боддог байсан байна. За ингэж малчин сэрх үүсжээ. За бита улсын дараа битан алдаан дээр нуруулж алдснаа эс мартвал амрыг тэмтэрч болном гэх сургаалаар Күү улсыг байгуулваа. Өнөө бол хятад хуу гэж бичдэг юм билээ. Күү гэдэг нь хүү буй үржиг гэсэн утгатай. Салсан олон ардаа салаа мөчөр бүхнээр ирж бид чин дайтваа. Толгойд нэг хүзүүдэн болгосны ялаар күү нар цусан нэртэн болж буцав. За энэ талаар өөр нэг сүтэр дээр байна. Юусэн гэхээр өөрийн хүслээр эрхэнд ис орохчийг өрлөн цоолоод санал асуух. Өрцөө цоолуулж эрхэнд ис орвоос үнхэлцгийг нь суглаад бусдыг мохох гэж Күү улсын хүмүүсийн талаар бичсэн байна. За ийм болж ялагдсан ч бүлээ тэгшилж бүлээн цусаа өсгөхийн учирт Хүннүү улсыг байгуулваа. Хүннүү буюу хүн нүүгч улс гэж алдаршижсэн юм. Хүн төрөлхтний анхны улс болох гэж оролцсон оролдлого анчтын бита улс байсан бол Хүннүү бол малчтын улс гэдгээрээ ялгаатай. За Хүннүү гэдэг нь нүүдэлчин хүүнэр нэгдээд нүүдэлчин улс байгуулсан гэсэн утгатай юм байна. Зүүн өмнө зүгийн тэнгис далайн дагуу хардууд өсөж үрчин газар нутгаа тэлэх зорилгоор хойд тал руугаа илүү тархмал байсан нүүдэлчин малчтаа дарангуйлна. За урд зүгийн тариаланч савндаа батгай болоод ирлээ. Тэдний эсрэг тэмцэх хүмүүний нэгдэл үсгээр удалгүй аймаг хэлбэртэй. Дараа нь Түрт улс бас үүсгэнэ. Энэ үзэгдлэр манай Монголд үүссэн улс бол Хүннүү нар юм аа.
Олон улсын харилцаанд орохоор албан ёсны хүннүү төрт улс болно. Бусад хайр соёлд нь өөрийгөө хүлээн зөвшөөрүүлсэн анхны төрт улс бол хүннүү нар. Тийм ч учраас түүхэнд нэр нь бичигддэг. Хичнээн муу мухай, боолууд, бүдүүлэгч, дөрүүд, говийн магсууд гэж нэрлсэн байсан ч хамаагүй бид өөрсдийн гэсэн соёлтойгоо баталсан учраас төрт улс бол муу. За тэр молор эрдэнэ юу гэдлээ? Төр мөр байхгүй махгүй гэсэн байсан шүү. Энийг хараарай. Бүр ичмээр болчлоо шүү дээ. Одоо бусад орны ард түмнүүдээс ичих хэрэгтэй. Хүннүү гүрний үед эвлэж байсан бүх аймгийн бэлэгдлийг нэгтгээд үлгэр домгийн морилцох амтныг амьлуулсан түүхтэй. За ингэж хүннүү гүрний үед лов хэмээх амтан үүсэн бий болсон байна. Хүннүү гүрний үед 5 хайр соёлын 27 нутаг аймаг нэгдсэн гэж ярьдаг. Тэгээ энэ нутаг аймагуд шүтэн амтнуудынхаа нэг эрхтэн нийлүүлээ луу хэмээх амтан бий болгожээ. За жишээлх юм бол цаа толгойтой, чонон чихтэй, гахай хамартай, бар соёотой, хандгай сахалтай, загас биетэй, загас харьстай, могоо биетэй, бүргэд савартай гэх мэтчлээ. I am the powerful, the pleasurable, the indestructible Mushu. За хүннүү улс бол модон Чин Уй хааны үед хүннүү гүрэн болсон байгаа. За тэгэхээр хаан Чин Уй гэдэг түүхийн талаар ярив. Эрт цагаас хан Уй буюу Уй олны хаан хэмээх утгад Монгол үгийн хан Уй, Чин үнний хаан буюу Чин Уй цолыг Чанью гэх мэтээр хазгайгаал хэлснийг санд тухай. Чин Уй бол Чин ухаан буюу зүй тогтолд Уй олныг хамааран ухаарсан гэдэг цол юм аа. Тэгэхээр ерөнхийдөө Чин үнэн буюу аргын ухаанаар Уй олон хүмүүсийг нэгтгэсэн гэсэн утгатай юм байна. Талын нүүдэлчин ардыг төрт ёсонд сангад Нүүдэлчдийн дотор хүчрхэг төр үүснэ нь Сомол иргэний сав нутагт айц төрүүлж олон жижиг улс нэгдэх нөхцөл болов. Нүүдэлчдийн хүсэл тэмүүлэл хүмүүн зайг эс хамааран харсан л бол боолчлох эрхийг эрхтэн бүрийн ардтаа өгөв. Хүннүүгийн ард иргэд бол их цэвэр зэмсгэр ардууд боловч тэднийг боол болгон авчрахдаа үнэт бүхний дээрэндээ зодож нүдэн үс гизгээс нь зулгаан уранхай ноорхой болгонд хамлсаар боол болгон худалддаг. Тэгээд соёлгүй өмсөх хувцс гоноргүй зэрлэг муухай бүдүүлэх гэж харагдуулна. Хөгч онсон хүннүү гүрний үндсэн сан хөмөрг бүл ардууд байж байгаад зөвчид Нахиатын дээд өвгт зохиогдож тэдний явуулахад дотоод тэмцэл гадаад довтлогооноор тугдан Алтан улсыг даваад алдагдсан түүхтэй. За ингээд баруун зүг рүү явцгаасан байна. Ингээд хөөрхий хүннүүчүүд байхгүй боллоо. За түүний дараа Сүмбэ гэсэн улс бий болов. Нэрэн сумтангууд Харвачид гэсэн улс Хэрээдүүдийн дээд өвгцүүд шүү дээ. Өнөөгийн улс хөвсгөлд оршин суудаг байсан тэр соёлтнууд юм. Тэгэхээр хүннүү гүрэнд ноёлж байсан ард түмний ялагдаад төрт улс унахад доор нь байсан арай хүчрхэг улсууд байр суурийг нь авсан үзэгдэл юм аа. Тэгэхээр энэ бол тис өөр соёлтон, тис өөр хилтэн нэрээд Монголын энэ төрийг авсан хэрэг бол биш юм. Дараа нь Жужааны улс буюу Жараахан улс ороод ирнэ. Бид Жарааханууд гэдгээ, учир нь дэд улс шүтдгээ. Жарааханууд буюу Жужаанууд нь татаруудын үг, их нууруудын нутгаар нутгалдаг. Тэгэхээр зүүн аймгийн хүмүүс байна. За ингэж Жужаанууд бий боллоо. За Жужаануудын дараа Нерунууд төрийн эрхийг гартаа авсан байгаа. Нерун гэдэг нь ерөөсөө нурууныхаа хөх толбоор ижилсэн ард болсон гэсэн үг. За тийм Неруны улсыг түргүүд эзэлсэн байгаа. Ингэж Алтай хэрэн нүдэлчд Алтай улсыг давж орж ирвэ. Хил ондооч соёл ойролцоо тэдний эзэрхийлэлд хүчээ алдсан Алтай үрийн нүдэлчд хялбар эзлэгдэн төргийн улс байгуулагдав. Ийм орж ирсэн нүдэлчдийг Алтай хаангаа жодоотны нүдэлчд залхих бодлого хэрэгжүүлж эхлэв. Төргийн улс задран онов. За төргүүдийг бол хүннүү гүрний үед бол боол байсан гэж би бол уншижсэн. Тэднэрээр төмрийн ажил хийлгэж дарах хийлэгдэг гэсэн гэж уншсан. Тэгээд яванда төргүүд нь хүчрхэгжээд эргээд хүннүүчүүдийг залхисан байна. Ингээд төргүүдэд тухайн Монгол нүдэлчид эзлэгдэжээ. Төргийн дараа төрөгт байсан аймагуд хэд салж өөрийн улсыг байгуулсан Хятад тангууд юм аа. Тэгэхээр эдгээр бүгд нэг гаруултай төвдүүдийн үг эцгүүд шүү дээ. Өмнө нь манай мэдл байхдаа анчин нэртэй байсан гэж. Тангууд нар бурхны шашныг хөгжүүлж өөрийн улс үндэстний суурай тавьсан.
Хятангууд газар тариалангаа хөгжүүлж Хятан улсаа байгуулад гарсан. Үлдсэн монголчууд уйгарын эзэн тулсаа байгуулсан байна. За нөгөө төргүүд чинь хоёр хуваацчлаа. Хятан болон тангууд. Хятан нь 100 жилийн дотор ердөө 2-3 хааны үед мөхөөд алтан улс үлссэн. Хятан улс нь алтан улс зөрчдийн улс болж хуураад хаан гэдэг угсаат нь залгигдаад одоогийн хөх ястан хятадуудын дүр зураг гарч иржээ. Тэгэхээр одоо ч гэсэн бид нэр урд зүгийн тариаланчид чин улсынхны хятадууд гэдэг. Тэгэхээр энэ үгийн үндэс нь ийм учиртай байх нь байна. За тэгээд Уйгарын улс Мандан Бадарч Бүтэй чоны Батач хаан Тамаачи гэх мэтэр тэрний тэргэж явсаар байгаад Уйгарын улс мөхийн үед бодомчор мохог амьдарч байсан цаг хугацаа эхэлж байгаа. За ерөнхийдөө нууц товчлоо баг ороод ирлээ. Бодомчор мохогийн үе гэдэг чинь ерөнхийдөө алангуйхийн үе болоод ирнэ. Тэгээд энэ бичлэгний хандлт хэрвээ гайгүй байгаад юм бол дараагийн бичлэгүүдийг хийх болно. Ямар ч гэсэн өнөөдөр Хаббул хааны үе, Бодомчор мохогийн үе хүргээ дууслаа. Дараагийн хэрвээ бичлэг хийхээр бол Хаббул хааны үеэс эхлээд бичлэг хийх нь байна. Тэгээд дараагийн бичлэгэндээ болж өгвөл Монгол гэдэг үгийн талаар, 5 тусгаар тогтнолын талаар, хамаг Монголын талаар ярин тэгээд 4 түмэн зөрчдийн тулаан гэж аюултай тулаан болсон байгаа. Мөн 8 түмэн зөрчдийн тулаан гэж хятад чинь 4 түмээр ирээд ялагдсан. Тэгээд дахиж ирэхдээ 8 түмээр ирсэн байгаа. Тэгээд тухайн үед шангаа хүртэл зэвсэг болгоод байлдаж ирсэн түүх байгаа. Тэрнийг бас ярих бодолтой байна. Тэгээд хэрвээ дараагийн түүхийг сонсъё гэж бодож байгаа бол миний бичлэгийг дэмжээрэй. Намайг лайк, follow хийгээрэй. Та бүхэндээ талархлаа. Амар их занглаа, баярлалаа.